За маш чухал хуулаа. Тэгээд намайг бас сайд байхад бид бас энэ үзэл баримтлалыг боловсруулад ажиллаж байсан. За Батбаатар сайдын хувьд бас энэ дээр нэлээд анхаарч ингээд ажилласан. За ялангуяа бид нар энэ копи хурлын өмнө энэ уур амьсгалын өөрчлөлтийн хуулиа батлаад авбал одоо тун чухал ийм үйл ажиллагаа болно. За би нэг 5 асуулт асуух гэсэн юм а. За ер нь энэ Парисын хэлтсээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмэр урт хугацааны бага ялар хөгжлийн бодлого үндэсний засан зохицох төлөвөө гэд бид нэг олон баримт баталсан. Тэгэхээр эдгээрийг нь хэрэгжүүлэх институт, тайлагналт, санхүүжилт, карбон зах зээлийн асуудал нь ингээд бүгд салангад зохицуулагдаж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ хуулийн төсөл эдгээрийг нэгтгсэн шүү. Суур эрхцэн орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болох уу? Хоёрт энэ Парисын хэлтсээрээр олон улс орнууд энэ карбон зах зээлийн үндэсний тогтолцоогоо байгуулад байгаа. Тэгэхээр манай улсын хувьд энэ давхар тоололгүй бүртгэл, тэр харгалзах тохируулга, үндэсний бүртгэлийн асуудлыг энэ хууль хэр хэмжээнд шийдэж байгаа вэ? Бүрэн шийдэж одоо чадхаар байна уу гэдэг. За гурав дахь нь болохоор энэ санхүүжилтийн бүлэг гэдэг байна. Санхүүжилтийн бүлэг нь энэ Монгол улсын энэ одоо хөрөнгө татах гол энэ улс орнуудын институт, тайлагнал, таксономийн тогтолцоотой байх тэр шаардлагыг биелүүлж чадж байгаа юу гэдэг асуулт. За олон асуулт учраас бүгдийн сайхан бичсэн. За дөрөв дэх асуулт. Манай улс хүлэмжийнхээ ялгараар дэлхийд бага хувь эзэлдэг боловч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өндөр өртөмтгий орны нэг. Тэгэхээр энэ утгаараа хуулийн төсөл дасан зохицох асуудлыг энэ сааруултын асуудалтай тэнцвэртэй авч үзсэн гэж ойлгож болох уу? За 5 дахь асуулт нь болохоор энэ сүүлийн 10 гаруй жил уур амьсгалын асуудлыг салбарын бодлого хөтөлбөрөөр хэрэгжүүлж ирсэн. Гэтэл дэлхийн чиг хандлага нь болохоор тусгайлсан Climate Change Act буюу уур амьсгалын суур хуультай болохын чиглэл рүү ингээд яваад байгаа. Тэгэхээр манай улсын хувьд энэ одоо шин шатанд гаргана гэж одоо та бүгд үзэж байна уу? За сүүлийн асуулт бол энэ малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой. За одоо энэ хууль батлагдахаар ингээл одоо хоорондоо бахан булаацалдах юм гарч ирэх үү? Одоо эн чинь нөгөө бэлчээрийг сайжруулах харилцааг бас нэлээд эвтэйхэн зохицуулсан хууль байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг хүний өмч, за манай бүлэг хүний өмч гэдэг ч юм уу, малчтай холбооны өмч гэд иймэрхүү одоо энэ карбон кредиттэй холбоотой энэ асуудал нь ингээд хоорондоо маргаад явах уу гэдэг асуулт байна. За мөн энэ манай төрийн өмч том компаниуд бас үлгэр дуурайл үзүүлээд энэ томоохон ялгаруулагчд бол энэ заавал нэг тайлан тавьдаг байдал руу оруулмаар санагддیں۔ Бусад орнууд бол ерөөсөө энэ том компаниуд бол яг энэ чиглэлээр энэ тайлангаа тавиад байгаа юм. Тэгэхээр энэ хэдэн асуултад хариулт аваад тэгээд тодруулъя. За ажлын хэсэг 4-р авах ба. За гишүүний асуултанд хариулъя. За хамгийн чухал гол заалт буюу одоо энэ хуулийн одоо нэгдсэн тогтолцоо салангад энэ зорилтуудыг биелүүлэхэд энэ хууль бол бүрэн одоо нэгдсэн тогтолцоог хангаж чадах уу гэдэг дээр бол тэгж чаднаа. Энэ дээр яагаад вэ гэхээр хамгийн гол заалт нь бол энэ MRV буюу хэмжилт тайлагнал баталгаажуулалтын тогтолцоог маш тодорхой зааж өгсөн. За үүн дээр бол олон улсын одоо жишгттэй адилхан нэгдсэн одоо үндэсний тоолгын платформ гэж байгуулагдана. За үндсэн энэ платформоор дамжаад салбар бүрийн тоолгын болон баталгаажуулалтын өгөгдлийг бол нэгдсэн шугамар одоо өгдөл хооронд солилцож авна. За үүнийгээ олон улсын байгууллагуудын олон улсын одоо энэ платформуудтай өгдөл яг нээлттэй ил тод байдлаар байнгын солилцсноороо энэ өөрөө олон улсад итгэлцлийг төрүүлнэ. Итгэлцэл ихсний хэрээр олон улсын хөрөнгө оруулалтын одоо нэмэгдэх боломж нь бүрднэ. Яг үүн дээр бол одоо яг карбон кредит болон энэ ногоон санхүүжилтээр олон улсын компаниудын ганц асуудаг зүйл нь танаа энэ тоо баримтууд чинь хөндлөнгийн хяналтаар баталгаажуулсан уу гэдэг ийм байдаг. Тэгэхээр хөндлөнгийн хяналтаар баталгаажуулсан зөвхөн тоо баримтууд нь энэ MRV одоо систем платформ дээр ингээд ороод явна. За
За хуулийн төсөл эдгээр нэгдсэн суур эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юу гэдэг. Яг энэ бид нар бас энэ олон улсын яг адилхан хуулиудыг судалж үзээд одоогоор бол яг маш ойролцоо 50 улсын хууль бол ер нь гарсан байгаад уур амьсгалын өрчлөлтийн үндсэн хууль уур амьсгалын өрчлөлтийн хууль суур хууль болж 50-ад улс бол ашигладаг юм байлээ. Тэгэхээр энэний дагуу бид нар судалж үзээд маш олон заалтыг бол одоо ойролцоо авсан байгаа. За тодруулж асууя. Одон тойг шүү. Нөгөө малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой юм асуусан. Одоо энэ хуулиар чинь нөгөө бэлчээр сайжруулах харилцааг зохицуулсан байгаа. Тэгэхээр энэ бэлчээрийг сайжруулах замаар олох карбон нь одоо нэг хүний өмч юм уу, бүлэг хүмүүсийнх юм уу гэл ингээд маргаан гарах уу. Тэгэхээр энийг яаж зохицуулж байгаа вэ гэт. За ажлын хэсэг дөрөвдүгээр микрофон. За байгуулагч уур амьсгалын өөрчлөлтийн яам төрийн хэмжээний албарыг төр орлон гэж Батбаяр гишүүний асуултанд хариулъя. 2022 онд батлагдсан малчин өрхийн анхдагч холбооны хуультай бол нэгт холбогдож ажиллах ёстой байгаа. Тэгэхээр юуны өмнө бол бэлчээр маань өөрөө төр нийтийн өмч байгаа. Тэгэхээр тухайн бэлчээр дээр одоо мал малж байгаа иргэдтэй бол гэрээгээр одоо харьцаагаа зохицуулах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр төрийн өмч дээр явагдаж байгаа аливаа үйл ажиллагааг бол иргэд бол шууд өмчлөх хэрэггүй байгаа. Тэгэхээр энэ утгаараа бид бол түрүүний яригдсан орон нутгийн иргэдээс одоо саналыг авна. Дараа нь шударга хэлбэрээр одоо үр ашгийг хуваарлана гэдэг заалтууд энэ одоо үндсэн дээр орж ирсэн байгаа. Гэхдээ ер нь энэ цаашид нөгөө засгийн газрын батлах дөрвөн журам дээр энэ харилцааг илүү тодорхой зааж өгөх байгаа. Мөн энэ хуулийн 25-ын 3, 25-ын 4 дээр бол энэ төрийн нийтийн өмчийн газарт хэрэгжүүлсэн төслөөс үүсэх сааруулалтын үр дүн кредитийн өмчлөл ашиглалт